За 3 асуултанд хариулт авсангүй тэрийг бичээр аавна гэж ойлголоо. Би өмнө яг чуулган дээр ингэж суусан надад албан бичиг ирсэн. Маш тодорхойгүй албан бичиг улсын хурлын тамирын газраас ирсэн шүү. Би тэрийг тухайн үед нэг хэлж ирсэн. За одоо дахиад энэ төрөмж компаниудтай холбоотой асуудлууд байна. Бид нөгөө нэг зөвхөн улсын төсөө тойрол яриад байдаг болохоос төрөмж компаниудыг тойрсон 100 орчим их найдын асуудал юусоо ярьдаг. Өөнд явж байгаа асуудал юусоо ярьдаг. Гэтэл одоо энэ аудитын өгсөн тайлан дүгнэлтээр чинь нэг их найд 158 тэрбум төгрөгийг нийгмийн чанартай төсөл арга хэмжээнд зарцуулсан гэж шүү дээ. Нэг их найд 151 тэрбум төгрөг. Нөгөө ахмадын дэвтрээс харамлаад байдаг мөнгө чи энд байна. Харамлаад байдаг нөгөө мөнгнүүд чи бүгд энд байгаад. Нэг их найд 151 тэрбум төгрөгийн хамгийн их үнийн дүнтэй 10 төслийг хэлээд өгч. Сая би дахиад 10 юу хэлсэн бас хэлэхгүй юм. Энэ дээр тодруулчаа дахиад тодруулъя. За single дарга хариулъя. Төрөмчийн бодлого зохицуулалтын газар. За төрөмчт компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд бол тодорхой одоо оршин байж байгаа одоо сум орон нутаг аймгийнхаа одоо тодорхой бас зарлуудыг бол хариуцаад явдаг. За энэ бол бас тухайн байгууллагууд бол бас нэлээд зардал өсгөх одоо ийм алдагдал хүлээх одоо ийм нөхцөл байдал бол үргэлжилсээр байгаа. За энийг бид бол одоо энэ батлагдах төрөмж компани тухай хуулиар бол одоо нийгмээр одоо зэгцлэхийг бол зорж байна. А тухайн орон нутаг бол одоо энийг бас авч явах боломжгүй гэдэг одоо ийм тайлбар хэлж энийг бол тухайн орон нутгийн төсөв, улсын төсөв суулгахгүйгээр өдий хүрсэн. Одоо ийм одоо зовлон бол байгаа. За ер нь бол төрөмж компаниуд бол одоо тэрбум модны